Пресс подкаст. Мэргэжлийн сэтгүүл зүйд газарчлал. Мэргэжлийн сэтгүүл зүй юугаараа ялгарх вэ? Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг вэ? Хандлт уу? Мэргэжлийн ёс зүй юу? Хэлбэр үү? Агуулга уу? Мэргэжлийн сэтгүүлчтэй мэргэжлийн сэтгүүлчийн талаар ярилцъя. Пресс подкаст. Үзэг сонсогчтанд энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Монголын хэвлэлийн урлагийнээс ирсэн гаргадаг Пресс подкаст шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаартаа бид Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Цэвэн Эрдэнэтэй ярилцж байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч ярилцах болсонд баярлалаа. Бид энэ оны эхнээс эхлээд мэргэжлийн сэтгүүл зүйд газарчлан хэмээх хураатайгаар мэргэжлийн сэтгүүл зүйн цэнийг бусдад таниулъя, салбартаа нөлөөлье, мэргэжлийн сэтгүүлч гэж ямар хүнийг хэлэх юм, мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл яаж төрдгийг гэдэг агуулгаар энэ подкастыг суурлаар хийж байгаа юм. Тэгээд нэгдүгээр таныг мэргэжлийн сэтгүүлч гэж үнэлж байгаа учраас таныг энэ дугаартаа оруулж байгаа юм. Хоёрдугаар тэр дундаа сэтгүүл зүйн гал тогоонд байгаль орчин чиглэлийн сэдвээр дагнан нийтлэл нэвтрүүлэг сурвалжлага бэлтгэдэг гэдгээр бас тодорхой хоёр дахь онцлог шалтгаан байгаа маа. Тэр чухалаараа бид пресс подкастта сэтгүүл зүйн салбарын мэргэжлийн сэтгүүлчдийг, салбарын судлаачдыг, шүүмжлэгчдийг урьж оролцуулж ярилцуулах юм аа. Тэгэхээр хоёулаа яриагаа хамгийн эхлээд лид гэдэг болонгоос эхлэн лид нь юу гэхээр Цэвэн Эрлэн гэдэг хүний лидээс эхэлнэ гэсэн. Та өөрийгөө тодорхойлох лидийг биднийг сонсож байгаа, үзэж байгаа подкаст сонсогч нар болон үзэгч нарт хандаж танилцуулбал ямар өнцгөөс нь танилцуулах вэ? За ямар өнцгөөс гэхээр яг өөрийгөө гэхээр бас жоохон хэцүү юм л да. Гэхдээ нэгэнт мэргэжлийн сэтгүүл зүй гэж ярьж байгаа болохоор мэргэжлийн сэтгүүл зүй гэдэг маань үндсэндээ нөгөө мэргэжсэн сэтгүүл зүй, мэргэжсэн сэтгүүлч гэдэг ингээд бүгд ингээд ороо очих. Тэр дундаа миний хувьд бол яг миний өнцөг бол яг эколог, байгаль орчин, за тэр дундаа экологийн эрен сурвалжлах, асуудал хүндсэн гэх юм уу. Одоо тэр талаасаа илүү 20 гаруй жил ажиллалаа да. Тэгэхээр таныг магадгүй нөгөө бидний сонсож байгаа сонсогчдод, үзэгчдэд сонирхолтой байж магадгүй юм л. Яа тэгэхээр салбарын үнэлэмж унтсан байгаа. Бид бүгдээрээ хүлээмжшүүлж байгаа. Гэхдээ яг энэ салбарт унсан ч гэсэн нийтийн сүлжээнд ингээл би бол мэргэжлийн сэтгүүлч, би бол олон хандлттай нэвтрүүлэг бэлтгэдэг. Манай сайтыг 40,000 хүн, 40 сая хүн дагдаг гэж уриалаасан болохоос гадна чимээгүй цаанаа ингээд мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл хийж байгаа маш олон сэтгүүлч нар байгаа. За тэрний нэг бол та. Тэгэхээр шин залуу сэтгүүлч нар ингээд сэтгүүлч болъё гэж сэтгүүлчийн салбарт суралцаа, төгсөөд ажиллая гэхээр ингээд шантарч байгаа олон зүйлүүд байна. Үүнд бол мэдээж салбарын үнэлэмжээс гадна өрсөлдөхүйт цайлан алга байна. Ажлын ачаал их байна гэдэг ингээд орхио явчихдаг чин өсөл байхгүй байгаа юм л да. Тэгэхээр та 20 жилийн турш зөвхөн эколог гэсэн байгаль орчин чиглэлээр дагнан бичгээд мэдээж халсарч исэн зүйл зөндөө байна. Тэгээ энэ хугацаанд та стил халшаагүйгээр ингээд бүтээлээ одоо ч хийсээр яваад байгаа гэх нууц нь юундаа байна? Нууц нь гэх юм уу да. Ер нь бол яагаад ингээд үнэхээр одоо дурлаад хайрлаад яг энэ сэдвийнхээ дагуу ингээд 20 гаруй жил ажиллаа авчваа гэхээр өөрөө энэ маань байгаль хамгаалал гэдэг маань маш олон эрх ашиг хамгаалж идэг. За одоо нэг жоохон шашинлаг ярих юм бол одоо бүр ингээ буянтай ажил болдог тий. За нэг газар нутгийн асуудлыг хөндлөө гэхэд за тэнд үнэхээр хууль бус үйлдэл явуулж байгаа болоод за тэр нь одоо илчлэгдэж дарагдлаа гэж бодоход энэний цаана нутгийн иргэдийн одоо малчтын эрх ашиг хамгаалахаас гадна тэр одоо тухайн нутаг орон нутгийн бүс нутгийн наад зах нь гол ус, ой мод, газар хэвлээ. За түүн дээр амьдардаг одоо хорхоо шавжаас ахуулаад биологийн олон төрөл зүйл хамгаалагдахаас ахуулаад одоо энэ маань маш өргөн хүрээний буянтай нөөний сайн үйл байдаг болохоор яг ч би тэрэндээ амар дуртай байдаг. Үр дүн гарах болгонд баярлж идэг. Тэр үр дүнгээс шалтгаалж та шантрахгүйгээр үргэлжлүүлэн за тэр бол нэг бас нэг тодорхой нэг шалтгаан. За нөгөө нэг шалтгаан нь юу вэ? Нөгөө шалтгаан нь болохоор дэлхийн дахинд өнөөдөр яг өнөөдөр ер нь сүүлийн үед одоо дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаалал яг энэтэй холбоотойгоор дэлхийн одоо дээд 20 уулзалт дээрч нүүбийн одоо нэгдсэн үндэсний байгууллагын одоо томоохон уулзалт чуулган дээр ч гэсэн юу хамгийн номер 1-т яригдж байна.
хөгжилтэй болон хүчингү орнууд, ядуу буруу орнууд юу хамгийн чухалчилж байна гэхээр өнөөдөр бид энэ байгаль орчин, хүрээлэн буй орчноо бид доктортой амьдрах асуудлаа өнөөдрөөс эхлээд шийдэхгүй бол бид байгалийн өмнө бол хинч биш юм байна. Энэ байдлаараа дэлхий дахиад одоо 1000 жил амьдрах байсан бол тэр маань бүр багасаа 500 ч юм уу болох нэ. Тэгэхээр энийг багасгахын тулд энэ одоо хурдыг сааруулахын тулд энэ байгалаа хамгаалахын тулд онгон зэрлэгээр нь байлгахын тулд бид хэрэгцээгээ багасгаж доктортой илүү доктортой ажиллаж амьдрахын тулд бүгд нэгдээд бүгд одоо төсөл хөтөлбөр одоо томоохон төсөл хөтөлбөр бодлогын хэмжээнд ингэж ажиллах ёстой байна гэдэг ярьж байгаа ийм үед байгаль хамгааллын чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За ялангуяа байгаль орчны одоо яг сэтгүүлчдийн хувьд энэ маань орхиж болохгүй бас сэдв ба. Орхих юм бол одоо баг сэтгүүлч болсны ч юм уу энэ байгаль хамгаалагч гэдэг нэрнээсээ татгалцснаас ялгаагүй тийм уралт олно л гэсэн үг юм да. Та экологийн маш олон нийтлэл нэвтрүүлэг эрхлэн гаргаж яг байгаль орчны чиглэлд идэвхтэн уншигч болоод нийтлэгч бичигч олон нийтийн зүгээс танигдсан сэтгүүлч, брэнд болсон сэтгүүлч. Үүнийг бол би хэвлэлийн хүрээлэн өнгөрсөн онд зохион байгуулсан уулзалтаар сүүлжилт гэсэн формоор хилцүүлгээр одоо тэр нэг оролцогч биш зочин хурж ирээд таныг ирж илтгэл тавина хилцүүлэн гэдэг сургаар ирээд 20 жилийн өмнө ярьжсэн сэдв одоо ч ингээ яригдаад л байна тий. 20 жилийн өмнө бид нэр цөлжилт тий ярьжсэн бол одоо бүр Монгол орны нийт газар нутгийн 71% сүлжсэн байна ингээ яригдчихэж байна. Тэгэхээр ингээ өөрчлөлт байхгүй байна гэж ярьжсэн шүү дээ. Яг уу шин залуу сэтгүүлч нар нийтлэл нэвтрүүлэг мэдээний араас сурвалжлагын араас явахдаа гаргадаг нийтлэг алдаа гэх юм бол нэг хүний ярианд ингээ шууд аман их сурвалжинд итгэжтэй байна л да. Одоо жишээ нь та уул уурхаагаараас нэлийн нэвтрүүлэг бэлтгэжсэн байгаль орчны асуудал, байгаль орчны үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар нутгийн иргэд бол уул уурхайг өнгөтөлт нэг ертэй тудлаа харсан юм шиг л үздэг. Орон нутгад хөгөөж нэм юм аа гэл ингээл өөр ашиг нь ярихаар гой юм яриа л тэгэл нэг уулга авархан ороод байгаль орчин сүудэл мал ахуй өндөсгөө болоод тэгэл юм болчдөг шүү дээ гэд. Тэнгүүд нөгөө талдаа уурхайн компани талд ажилладаг хэвлэлийн ажилтны хийх ажил юу вэ гэхээр нөгөө хүмүүстэй хуулга хийхтэй сурчлах. За энэ бол юу шүү байгаль их оронд ямар ч сөрөг нөлөө байхгүй шүү. Орон нутгийн баялагын сантай болгоно гэл ингээл ярьдаг. Тэгээ энэ дундаас яг гол тал талын мэдээж та өөрөө сэтгүүлч учраас бүх талыг сурвалжийн доо хоолойг нэгтгээд нэгдсэн нэг урсгалаар аль нь зөв ирээд нь аль нь буураад нэг тэнцвэртэйгээр хүртээмжтэй хүргэж байгаа шүү дээ. Тэр энэ гол зарчмыг та тайлбарлаж байгаа. Ер нь бол ийм л дээ. Монгол улсын одоо эдийн засгийн нэг тулах багны нэг нь уул уурхайн салбар мөн. Бид уул уурхайг одоо хичнээн эсэргүүцлээгээд одоо нэгсэндээ нэмэргүй бид бас ашиглах ёстой. Хамгийн гол нь энэ ашиглаж байгаа энэ баялаг маань иргэдэд, нутгийн иргэдэд за ашиглаа дууслаа гэхэд тэр тухайн одоо байгаль одоо тэр бүс нутаг эргээд хэвэндээ ордог, эргээд нөхөн сэргээгддэг. Байх нь л чухал байгаа. За тэгээ дээр нь за яг намайг зарим одоо уул уурхайн салбарын ч юм уу зарим одоо хүмүүс юу ч харддаг гэхээр ингээд бүр албаар ингээд уул уурхайг бүр үзэн яддаг мэтэр хардаг байхгүй юу. Гэтэл уул уурхайг үзэн ядсандаа биш байгаамаа. Яагаад вэ гэвэл одоо яг энэ ялангуяа за уул уурхай ой модны асуудал, газрын хэвлийн асуудал, усны асуудал гээд энэ экологийн энэ байгаль орчинтой холбоотой асуудлаар одоо ажиллаа хийж явахад маш олон сэдвүүд хөндөгдөж идэг. Тэр дундаа илүү хил амтай одоо нөгөө уул уурхай байдаг болохоор хүмүүс илүүтэй тэгж хараад ах шиг байна. За тэгвэл уул уурхай анханасаа манай Монголд яг яадгүй гэхээр яагаад асуудал үүсээд ингээд нутгийн иргэд болон орон нутгийн удирдлага. За нөгөө талд гуравт ч итгээд уул уурхай ч юм уу. Энэ гурвын хооронд яагаад хагарал үүсээд байна вэ гэхээр за хамгийн гол нь уул уурхай энэ асуудал дээр уул уурхайн компаниуд маань ихэнх нь за миний ажигласнаар бол за анханасаа энэ зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлэхдээ яг ном журмын дагуу, хуулийн дагуу, хууль уул уурхайтай холбоотой, байгаль орчинтой холбоотой бүх хууль журмын хувьд бол Монгол улс бол үнэхээр одоо альч дэлхийн альч орондоос дутхааргүй хууль дүрм журамтай.
Тэгэхээр анхнаасаа л зөвшөөрлөө хуулийн дагуу явуулсан байгаад тэднийг заавал шүүмжлээд авах Тийм, шаардлагатай. шүүмжлээд авах шаардлагууд. Нөгөө талд нь манай энэ нутгийн иргэд малчит маань хуулийн мэдлэггүй байна. Мэдээлэл мэдлэг маш муу. Зүгээр л уул уурхай гингүүт л одоо баг хадны манга чөтгөр шулан мод юу гэдгийг харсан юм шиг л одоо ердөө юугаач мэдэхгүй дайрчаадаг, юугаач мэдэхгүй л жичилж яадаг. Ийм үзэгдэл маш их байна. Тэгэхээр энэ маань нэгэнт бид уул уурхайг ашиглахгүй одоо тас хорж, тас ингэж өөр их сурвалжаар, өөр их үүсрээр эдийн засгийг бүрдүүлж чадахгүйгээс хойш энэ дээр төр засгаас ч гэсэн одоо энэ манай уул уурхайн салбараас ч гэсэн байгаль орчны салбарын ч гэсэн яагаад уул уурхай орж болно, орохдоо хуулийн дагуу байх ёстой. За орлоо гэхэд нөхөн сэргээлтээ хийсэн байх ёстой. Бүх юм ном журмын дагуу байх ёстой гэсэн шаардлагыг ер нь бол бич байнга л ярьдаг л та уул. Нийлдээд нийлт байх тусмал аль аль талтай өгөөч тий. Нөгөө талдаа иргэд ч гэсэн олон нийтийн зүгээс малчт маань байгаль орчны талаарх мэдлэг ойлголт бол өндөр баймаар байна тий. Зарим нутагт, зарим одоо нөгөө тэмцэгчд маань, зарим малчид, зарим тэмцдэг иргэд, эсвэл зарим нэг бүлэг хүмүүс зүгээр тэгж сүр олгож шантаажлж агаад мөнгө авах тийм зорилготой байдаг. За тэгээд өчнөө юм ярьж агаад ингээд бүх асуудлыг гаргаад ингээд ирэхэд нөгөө хүмүүс маань чимээг болцсон байх жишээтэй. Зүхтаад одоо тийм ингээд бүр юу ч ярихгүй нөгөө уул уурхайн талдаа орц хамгийн түрүү ингэж ирсэн хүмүүс маань одоо тийм бас жишээнүүд бас ингээд харамсалтайгаар зөндөө бас байдаг л та. Байгаль орчны сэтгүүлч гэдэг технологийн салбарт дагнан бичдэг гэдгээс гадна таныг би 90 сурвалжлах сэтгүүлч гэж нэрлэмээр байна. Яа тэгэхээр би тэд бас дайны нэг сургалтанд суугаад 90 сурвалж сэтгүүлсэн сэдв хайгаа явуулсан чинь байгаль орчны бүхий л сэдв ерөөсөө л тэр жигтэй 90 сурвалжлах юм байна. Та одоо үндэсний олон нийтийн радио телевиз төвтлэлэзд ажиллаж байна. За төвтлэлэзийг олон нийтийн зүгээс төсвийн дэмжлэг авдаг, үсгүй мөртлөө төлдөг гэл олон юм бас ийм сөрөг комментүүд их байгаад байдаг шүү дээ. Нөгөө талдаа та яг өөрийнхөө сэтгүүлчийн хөдөлмөрөөр ямар нэгэн дарга удирдлагуудын нөлөөнд автахгүйгээр яг сэтгүүлчийн ир зоригоор бүтээлээ хэвлэн нийтлэх хэрэгчлэл танд одоо байгаа юу? Таны тэр мэдээж байгаль орчны чиглэлээр асуудал хүндэс нэвтрүүлэг бэлтжиж байгаа нөхцөлд тэнд тал талын хэрхшгийн сонирхлын нөлөөллүүд байгаа. Тэнгүүт энэ айдас хүйдэс ашиг сонирхол магадгүй танд зөндөө олон дарамтчилт ирж ирсэн баг. Энэ бүх зүйлийг удирдлагууд хэрхэн ойлгож дэмжиж ажилладаг вэ? За наад чинь маш чухал. Яагаад маш чухал вэ гэхээр ер нь альч байгууллага, ялангуяа энэ хэвлэл мэдээллийн байгууллагт тухайн одоо дээд удирдлага дэмжихгүй, ойлгохгүй одоо нэгсэндээ бол инээтрэ гэдэг юм уу гаргахгүй ч гэдэг юм уу ингээд дэмжихгүй байх юм бол энэ одоо жишээ нь ногоон шиг гэд би нэвтрүүлэг гэдэг асуудал үндэсний экологийн ерэн сурвалжлах нэвтрүүлэг. За энэ өнөөдрийг хүртэл гарахгүй л байсан. За нэгт, хоёрт үндэсний олон нийтийн би одоо юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр сая асуулаа шүү дээ тий. Ямар одоо тэр төв телевизийн хэрэггүйгээл шөмжлээд байдаг мөнгө зүгээр төллөө гэдэг. Тэгвэл би одоо яг энийг үзэж байгаа. Ялангуяа энэ үндэсний олон нийтийн радио телевизэд за хураамжаа төлдөг байлаа гэж бодоход үздэгч байлаа гэсэн цаана асар их нөгөө нэг тийм байгаль хамгаалах үйлсэд хөрөнгө оруулахад тус нэмэр болдгийм аа үзэгчтэй гэж хэлмээр байна. Яагаад вэ гэвэл одоо жишээ нь би зүгээр хитгэн цөөхөн жишээ татъя л да. За ногоош нэвтрүүлгийн одоо яг цуврал нэвтрүүлгийн одоо хөвсгөлт мөнгө инээж байна. Цуврал нэвтрүүлгийн одоо тэр 3-4 цуврал нэвтрүүлгийн үр дүнд хөвсгөл нуурыг хамгаалах одоо үндэсний чуулган Монголд анх удаа ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулсан. За энэ бол үндэсний олон нийтийн радио телевизээс бэлтгэн хүргэдэг ногоон шиг нэвтрүүлгийн үр дүн. За энэ үр дүнгийн хүрээнд хөвсгөл нуурыг яагаад хамгаалах ёстой юм? Хөвсгөлөө бид яагаад цэвэр усныхаа их нөөцийг бид яагаад ингэ замбраагүй байлгахгүй ашиглаж болохгүй юм бэ гэдэг яагаад энэ хөвсгөл нуур тэр одоо цэнхэр алт юм бэ гэдгийг монгол хүмүүс бүгд энэний буйнд одоо наазах нь танин битгүн ойлголт авсан. За энэний хэрээр цаана нь байгаа тэр байгаль бас давхар хамгаалагч гин гэдэг үндэсний олон нийтийн телевизийн одоо энэ
мэдээлэл өгөх, танин мэдхүү мэдээлэл өгөх. За хэвлэн нийтлээд бусдыг одоо буруу шийдвэрийг одоо ил гаргаж зөв болгох төрийн шийдвэрт нөлөөлөх гэдэг юм уу ийм ач холбогдолтой асуудлууд гарч байгаа. За бас нэг жишээ. За тэрэлжээс өмгийн өмөртөж байна гэдэг 3-4 жилийн өмнө бас цуврал явсан. За тэрэлжийн асуудал дээр бол ердөө л хог новш нойлын асуудал ярьсан. За энэ асуудлын хүрээнд яасан гэхээр нөгөө нэг бүр муудсан ялзарсан тэр нүхэн жорлонгууд булгацсан хогны их цэвэрлэгээ хийгдсэн. За давхар аялал жуулчлалын компаниуд болон тэнд сууршмал байгаа иргэд ямар үүрэг хүлээх вэ гэдэг журмынхаа хүрээнд наад зах нь одоо тэр хамгаалтын захиргаа болон иргэд аль нь хүлээх үүрэг юм одоо наад захын харилцаа гэдэг одоо ингээд энэ бүх асуудлууд тодорхой болж өгсөн. Төрийн байгууллага энэ дэр маш одоо хамтарч дэмжиж ажилласан. За дээр нь одоо энэ хогтой холбоотой асуудлаар тусгай хамгаалалттай газарт одоо ингээд аялал жуулчлал манай бид нар ч гэсэн адилхан зундаа нэг хэд хоног гяс аялж игээл байхын цавтайгаа очиод амарчж जैन л да. За хогоо хаяхгүй гэж болно. Гэхдээ л байгальд ямар их дарамт талхтал үүсгэж чинь. Наад зах нь бид ялгцсаа тэнд хайчаа явж байна. Наад зах нь шүлсээ хайж чинь Тэгээ дээр нь дуу чимээний бохирдол гэж ямар их байгаль тэр амьд организмд ямар их хүчтэй сөрөг нөлөөтэй байд юм бэ? Хүнд хүртэлтэй сөрөг нөлөөтэй байд юм бэ гэдгийг шинжлэх ухаанаар тогтооцсон. Энэ мэтээс ахуулаад бид нар өөрсдөө байгальдаа дарамт болдог. За тэгвэл аялах болгондоо аялахдаа зугаалахдаа энэ бүх байдлыг аль болох багасгах талд нь одоо бас хүмүүс бас уриалмаар нь аль болох талхталгүй аль болох тэр одоо авч явдаг одоо био нёолтогоо за аль болох дуу чимээ гаргахгүй тэнд чинь бас энэ дэлхийн ертөнц ганцхан хүнд зайгаагүй хүнд өгөгдөөгүй гэж яриад байгаа шүү дээ. Яг тэрэн шиг тэнд чинь нэг шуу ч гэсэн нэг мод ч гэсэн нэг ургамал ч гэсэн тэнцээ чинь стресстэй одоо нэг өсөндөө юу яагаад байж байгаа байхгүй хохироод бид нар чи хөдөө сайхан аялж ирэл хот төрөл зүгээр нэг хотын хөдөлгөөнд оролцож байгаа юмшин сигналахад ямар их ингэ зочид сандардаг вэ стресс шүүмдэг. За яг энэ мэтээс ахуулаад түрүүн хоёлаа нөгөө ярьж ирсэн юмнаас нөгөө дуу чимээний бохирдлыг баахан явуулчлаа. Яг энэ мэтээс ахуулаад одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс бэлтгэн хүргэдэг одоо ногоон шиг нэвтрүүлгээр гэхэд хог хаягдал бохирдлын асуудлыг тусгай хамгаалалтаа газар нутагт үүсэж байгаа энэ аялагчдын дарамтын асуудлыг нэлээд хүндсний үр дүнд одоо байгаль орчин аялал жуулчлалын яамны санаачлагаар бүх тусгай хамгаалалтаа газар нутаг болон голлуудын сав дагуу бүтэн цэвэрлэгээ хийсэн. Сүүлийн бараг 2 жилийн хугацаанд одоо би шууд тоог нь хэлж мэдэхгүй байна л да. Маш олон тонн хог хаягдал, хур хаягдал за тэр хэрэглэгдэхээ болоод бүр муудаад бүр ингээд задгаа заван болцсон нойлуудыг буулгах ажил гэдэг ингээд бүх ажлууд ингээд бүр орон даяар ингээд явсан. Энэ бол Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс бэлтгэн хүргэдэг нэвтрүүлгийн бас нэг үр дүн. За үүний цаана мэдээж түрүүн ярьснаа би дахиад давтчихъя. Нөгөө энэний цаана үндэсний олон нийтийн радио телевизэд нөгөө ямар хэрэгтэй гэдэг хүмүүс маань бас бодгол ёстой. Энэ хэрээр энэ бидний энэ нутаг орон танаа нутгийн чинь гол уул ус бас ингээд давхар ингээд хамгаалагдах ажил төрийн төвшөнд ингээд зангидагдж бас явж байгаа шүү гэж хэлмээр. Зөвөр байгаль орчны нэг нэвтрүүлэг боловч тодорхой хэмжээний асуудлыг бодлогын төвшөнд нөлөөлөд бид энэ бол ердөө л нөгөө мэрэгжлийн сэтгүүл зүй гэж яриад байгаа. Мэрэгжлийн сэтгүүл зүй маань юу яах ёстой? Буруу зүйлийг илчлэх, хууль бус үйлдэлийг ил гаргах. Би нөгөө 90 сурвалжлах дээр ярьдیں۔ За дээр нь одоо алдаатай шийдвэрийг засах. За энэний тулд нөгөө сэтгүүл зүй маань олон нийтэд таниулж
тэр шийдвэр гаргагчдын чихэнд нь ч ард түмний чихэнд нь ч ойлголт өгчөөж энэ маань үр дүнд хүрэх хамгийн гол мэрэгжлийн сэтгүүл зүйн маань нэг гол үр дүн маань энэ юм аа. За тэгвэл нөгөө ганцхан эрен сурвалжлахаар л ингэн гэсэн үг биш шүү дээ. Эдийн засгийн мэрэгсэн сэтгүүлчдийн бас үүрэг орол зөндөө байдаг. За тухайн нэг хохирогчийн те хүний одоо эрхийн асуудлыг яриад үр дүнд хүргэж байгаа бас манай энэ залуу сэтгүүлчид ч байна, одоо дунд үеийн хинж байна гэд бас ийм зөндөө бахархмаар одоо тий ямар гоё юм бэ? Сэтгүүл зүйн мэрэгсэн мэрэгжлийн сэтгүүл зүйн үр дүн одоо ингэж гарах хэвээр ингэж гарч ийн гэдэг бол бахархмаар тий. Хаад тий сэдв энэ агуулга дотор эколог бие байгаль орчин гэсэн сэдв дотор зул задраагүй чин үнэнчээ нэг үерхэлдээ үнэнш байсаар явж байгаа юм шүү дээ. Яг хуу шин залуу сэтгүүлчнүүд биднийг сонсоод ихтэй сургуулийн багш нар маань гэсэн энэ подкастыг оюутнуудаа үзүүл сонсуулж байгаа чих олонний салхин сонслоо. Тэгэхээр бидний үзэж байгаа сонсож байгаа ихтэй сургуулийн төгсгөө ангийн оюутнууд ер нь бүх төвшний оюутнууд за нэвтрүүлэх за ямар нэвтрүүлэг хийж ихээр зочинтой ярилцах цаг за ямар сэдвээр ярилцах юм за хөөн өгчл. Тэгэл болоод өөр албар шилжил өөр телевизээс одоо радиоор ордог ч юм уу сонин руу сайт руу ингээл солиол яваад юм л та. Тэгэхээр тэр хугацаар нөгөө хүүхд маань ингээл цаг хугацаа боломж өгч аль нэг тал руугаа мэрэгших хугацааг л алдаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та тэдгээр оюутан залуучуудад хандаж юуг зөвлөх вэ? Нэг чиглэлээр олон жил тууштай бичгийн гол ач холбогдол. Тэгээд нөгөө талдаа таас таны үед ингээд сэтгүүлчээр төгсөөд телевизэд ч юм уу сонд ч юм уу хэл мэдээлэл салбарт ажиллахад сонирхолтой зүйл нь маш олон зүйл байсан баг. Таны эдийн засаг хийж болно. Эсвэл хууль эрх зүйч хийж болно тий. Тийм байдлаар entertainment төлөвлөгч байсан байж болно залуучуудын цаг үе залуусч байт юм уу. 2000 онд би анх сэтгүүлч болчоод өнөөдөр сонинд сэтгүүлчээр орж илаа гэхдээ тэгэхэд бол би одоо Лунтангийн болормаа гэж мундаг одоо тэр сэтгүүлчийн яг албанд нь эдийн засгийн албанд сэтгүүлчээр орж исэн. Тэгээ эдийн засгаар бичиж эхэлсэн. Ер нь бол эдийн засгийн сэдвээр тэр дундаа эдийн засгийн дундаа үн цаасны хөрөнгөний зах зээл, үн цаасны зах зээлээр илүү дагнж бичижсэн. Тэгвэл би эдийн засгийн сэдвийг бичгтэл хажуугаар нь байгаль орчны яаж иж байгаа л байгаль орчны юм л оруулаа хийчихэд байсан л да. Тэрийг одоо балдарж агсаа анзаарсан юм байна. Тэгээд чи ер нь байгаль орчноор дагнаад яваа. Чи ер нь өөрөө юм сонирхолтой юм байна. Тэгээ байгаль орчинд холбогдохгүй сэдв байхгүй. Эдийн засаг, эрчим хүч, зам тээвэр те одоо агаар ус, хот, нийслэл одоо бүх юм эрүүл мэнд гэдэг. Бүх юм холбогдно. Тэгэхээр чи ердөө яг наатахаараа дагнан тэгтээ чи бүх салбарын ойлголттой байх хэрэгтэй гэдэг. Нэг бодлын хүнд даалгавар өсөлтөө. За энэ залуу сэтгүүлчд болон одоо төгсөж байгаа сэтгүүлчээр одоо сурч байгаа төгсөж байгаа хүүхдүүдтэй хандаж хэлэхэд ер нь альва зүйлд амьдрал дээр ч гэсэн ямар нэгэн юмн дээр найз нөхдөд ч гэсэн одоо гэр бүлтэй ч гэсэн тууштай үнж байхын утга учир хамгийн чухал үзүүлэлт. Яг тэрэн шиг өөрийнхөө ажилдаа өөрийнхөө сонгосон сэдэв мэрэгжилтэй тууштай байхад хизээ нэгэн цагт ер нь бол заавал тэрийг олон жил гэж хүлээх албагүй юм шиг байна. Яагаад олон жил хүлээх албагүй гэхээр үр дүн гарч л байдаг байхгүй. Явж л байдаг, үр дүн явж л байдаг. Хамгийн гол нь за би бол байгаль орчны сэтгүүлчдээ олон төрөөс гараасаа гэж өгсдөг, мөрөөддөг. За байгаль орчны сэтгүүлч ч бай, эдийн засгийн ч бай, entertainment ч одоо юу ч бай. Хамгийн гол нь сэтгүүлч хүн өөрөө мэрэгжлийн одоо тэр тухайн салбарын мэрэгжилтнээс ялгаагүй хууль эрх зүйн орчноо мэддэг, хуулиа мэддэг. Тэрний тулд хууль одоо унших хэрэгтэй. Яг л одоо тэр мэрэгжилтэн шиг уншдаг, мэддэг байх хэрэгтэй. Маш их судалгаа хэрэгтэй. Дээр нь эрен сурвалжлах сэтгүүл зүйдээр баримт бас дахин баримтаа нэгтэл. Баримтаа нэгтлэхгүйгээс болж одоо хохирдог, алддаг. Манай салбар тийм харамсалтай жишээнүүд бол зөндөл байна шүү дээ, тий. Нийгмийн мэдээллийн хэрэгсэл болоод уламжлалт медиа хоёрын зааг ялгааг та мэрэгжлийн сэтгүүлчнүүдээр хэрхэн тайлбарлаж хэлэх вэ? Гэхдээ ер нь бол одоо нийгэм угаасаа одоо энэс цаашаага юу болох юм те? Яаж ч өөрчлөх юм хэвлэн нийтлэх
одоо энэ хэвлэх олон нийт хүмүүс мэдээлэл авах сувг нь одоо бүр л нарийн болох байх. Тэгэхээр би бол энэ дээр за яг тийм гэж бол одоо хэлэхээс илүү те бид цаг үетэйг л хөл нийлүүлэл алах хэвээр. Мэдээж уламжлалт сэтгүүл зүй бол байсаар л байна. Байх ч болно. Энэ бидний пундам, суур. Энэ суур нурж унахгүй тийм суур. Тэгэхээр уламжлалт сэтгүүл зүй дээр бид хувьсж явах хэвээр, шинчлэгдэж явах хэвээр л гэх юм уу да. Гэхдээ та өөр бол уламжлалт мэж одоо илүү итгэдэг баг. Мэдээж тэгэлгүй яах вэ? Би нэг цолбон ах дээр өндөр сэний цом ах дээр очиж ярилцсан. Тэгээд бас л их олон 9 тэрбум мар үнэлэгдэх хэрэг дээр шүүхтэр дуудагдчихсан чихнээсээ ханх баялж илаа гэл. Гэтэ яг эцээс таны хэлдгээр 90 сурч сэтгүүлж юу чухал вэ гэхээр баримт бас дахин баримт. Тэгээ баримттай хүн бол юунаас ч яадаг юм хэлээ. Хуулиа уншсан судалсан. Бараг шүүгч одоо эрхцөөшөөд тухайн шүүх хурлын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа бүхий л мэргэжилтнээс илүү түвшинд хашир хуулиа уншаад эцэг учраас юунаас ч байгаагүй тэгээд шүүхтэр ялаад гарч ижсэн. Тэр бол их сайхан байсан гэж ярьж ирсэн л да. Тэгэхээр та энэ салбарт 20 жил иргэнгийн сэдвийг нь байгаль орчин сэдвийг бүгд л 90 сурч сэтгүүлсэн сэдв гэж үзээд байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээний бодлогын алтааг засаж залруулах нийт арай нэг юм гүйцэтгэлийн төвшөнд одоо 3 төрлийн аудитын санхүүгийн нийцлийн гүйцэтгэлийн гэдэг шиг энэ аудит яг тэр зохистой хэмжээнд нь байрш ажиллуулахын тулд ёс зүйтэй мэдээлж байгаа, зарчимтай мэдээлж байгаа. Тэр энэ аргачлалаар явахад мэдээж хууль шүүхийн эрх баригчдын зүгээс дарамтлах, одоо хувь хөндлөлөөс мэдээж дарамтлах, за хууль шүүхний байгууллагаар дарамтлах ийм кейсүүд зөндөө тохиолдож ирсэн баг. Энэ тухайгаас шинэ залуу яг нэрэн гэхээр айгаад байгаа, ирэхгүй байгаа, нэвтрүүлэг хийхээс зүрхшээгээд байгаа хүмүүс танд хэлвэл зүрхшээх юм байхгүй. Бас баримт бас дахин баримт. За чиний асуусан нөө тэр ямар дарамтууд ирж яваа гэж чинь те тал талаас. За яг над руу бол за энэ өнгөрсөн хугацаанд зөндөл юм шүү дээ. Одоо жишээ нь ямар юу хэрэгтэй байна ч гэдэг юм уу те. Тэгж одоо хувь хүн талаас ингэж одоо нэгсэн доо даапалах, доромжлох одоо юу гэдэг. За тиймэрхүү юм бол байдаг. За тэгвэл бас нэг өөр юм нь болохоор за компаниуд за ялангуяа нөгөө нэг өөрсдөө буруутаад ирэхээр за энэ нэвтрүүлэгч ногоон шиг нэвтрүүлэг манай нэр хүндэд халдлаа инглээ гэд баахан юм бичээд ингээд альбом бичиг ингээд юун дээр удирдлага дээр хүрдэрэн штэ. За би тайлбар өгнө. Би бүх юмн дээр нь энэ дээр ийм заалтыг танах ингэж зөрчсөн болохоор ийм гэд бүх юм нь одоо нөгөө баримтлаагаа болохоор энд айх асуудал байхгүй байхгүй юу. За тэгдэг. За бас нэг жишээ гэх юм бол за ганц одоо нэг жишээ ярил л да. За нэг компаниас тэр бол аялал жуулчлалын компани л да. Аялал жуулчлалын компани яасан гэхээр өөртөө анханасаа хууль зөрчиж зөвшөөрлөө авсан тусгай хамгаалалттай газар нутагт. За хууль зөвшөөрлөө аваад дээр нь хөвсгөл нууранд ганцхан одоо их цутгадаг нэг голын яг энэ намыг ингэж хааж ингэж хашаага бариад тэгээд ингээд зөвшөөрөл аваад үйл ажиллагаа эхлүүлэх гэдэг ингээд байшин саваа бариад эхэлсэн. Энэ асуудал байна. За энэ дээр энэ асуудлыг хүндсний дагуу байгаль орчны яамнаас за үнэхээр одоо маш олон хууль зөрчиж ингэж эхлүүлсэн байна гэдгийг тогтоогдоод хүчингү болсон. За энэний дагуу за надаас ногоон шиг нэвтрүүлгээс 10 сая төгрөгийн хэмжил шүүхт өгсөн. Захиалгаар энийг хийлээ. Одоо нэр хүнд унгаах захиалгаар хийлээ гэж. Захиалагч нь хийн, захиалагчаа хэл гэсэн тийм одоо юу. Тэгээ би хамгийн сүүлд нь хэлсэн л дээ би бүх баримтаа яагаад энэ компаниг хууль зөрчсөн гэд үзсэн, мэргэжлийн байгууллага зөрчсөн гэж үзээд хүчингү болгов. Яагаад энэ асуудлыг хөндөө гэдэг бүх баримтуудаа гаргаж өгсөн. За хоёрт захиалгаар хийсэн гэдэг үгэн дээр нь би хэлсэн. За би нутгийн иргэдийн хүсэл одоо гомдлын дагуу, аль бие усны гомдлын дагуу очиж сурвалжлагаа хийсэн. Бас дээр нь нутгийн иргэдээс гадна захиалагч нь үгээ хэлж чадахгүй, дуурч чадахгүй, тэмцэж чадахгүй энэ гол ус мөрөн газар хөрс шороо юм аа. Энэ л миний захиалагч байгаа юм аа.
Ингэж л хэлсэн. Тэгээд за тэгэл яасан. Мэдээж нэг баримт худлаа ярьдгүй шүү дээ. Тий баримт байгаа үед бол юунаас ч яахгүй. Тэгчээрээ гэд хэлжээд хүний амаар ам байсан бол чихэн тэрэндээ амд нь идэж магадгүй. Тэгэхээр бидний яриа авсан түрээд өндөрлөж байна. Мэргэжлийн сэтгүүл зүйн газарчлалын мөрөөдөө пресс подкаст мэргэжлийн сэтгүүлчдэг үрж сурлаараа ярилцж байгаа. Тэг өнөөдөр бол таас эрен сурвалжлах тэр дундаа байгаль орчны сурал нэвтрүүлэг хийж энэ салбарт 20 жил тасралтгүй энэ сэдвээр нэвтрүүлэг бэлтгэж бас тодорхой хэмжээний бодлогын түвшинд нөлөөлж нийгэмд соён гэрлэл өрөөс өсөж байгаа сэтгүүлчээ. Тэгээ таны цаашдаа уран бүтээлд өндөр сүндөр амжилттай хүсье. Баярлалаа. Пресс подкаст шинэ дугаараа та бүхэнд хүргэлээ. Өнөөдрийн дугаартаа бид Монгол Үндэстэн олон нийтийн радио телевизийн сэтгүүлч Цэвэн Эрдэнэтэй ярилцлаа. Пресс подкаст. Мэргэжлийн сэтгүүл зүйд газарчлал. Мэргэжлийн сэтгүүл зүй юугаараа ялгарх вэ? Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг вэ? Хандлт уу? Мэргэжлийн ёс зүй юу? Хэлбэр үү? Агуулга уу? Мэргэжлийн сэтгүүлчтэй мэргэжлийн сэтгүүл зүйн талаар ярилцъя. Пресс подкаст.